50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий зугаадий 642 литрээр оролцсон. Гурваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын зэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. За үзэгчдээ үндэсний лотерейн энэ 7 хоногийн хамгийн ихний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Та бүгдийн амралтын өдөр сайхан өнгөрсөн бах. За ялангуяа хүчигдрүүлэх сайхан дуулах өдөр байсан. За дөрөвдийн эхний 3 дугаар зэргийн хонжуурыг тодруулна. За дарааллын сайхан танилцуулах. Дараа нь 2 дугаар зэргийн хонжуурыг, за дараа нь 1 дугаар зэргийн хонжуурыг. Тэгэхээр 3 дугаар зэргийн хонжуур та өөрийнхөө бооцоо тавьсан бооцоог 500 дахин өсгөж авна. За харин 2 дугаар зэргийн хонжуур бол та өөрийнхөө тавьсан бооцоог 1000 дахин өсгөж авна. За хамгийн сүүлийнх нь буюу одоо л миний хожиж чадаагүй байгаа. За би 2-оос нь ч хожоогүй, 3-аас нь ч хожоогүй л те. Гэхдээ бас 1-ээс нь ч хожоогүй байгаа. 1 дугаар зэргийн хонжуур бол та өөрийнхөө тавьсан бооцоог 500 төгрөгнөөс дээш байх шүү дээ таны тавьсан бооцоо. Бооцоогоо 2000 дахин өсгөж авах хэрэгтэй байна. За ингээд дөрөвдий тоглож байгаа тэр бүх хүмүүст бүгдөөнд нь амжилт хүсье. Таны тоо таарах болтугай гэж л ерөөдөө. За хамгийн эхнийхэн тоо хэд гэж тоо гарч ирэх нь вэ? Би бол энэ гурваас дандаа тгийг хүлээлээ. Тгийг. За ингээ гараад ирэхээр би тоглоомоос гарч байгаа байхгүй. Тэгвэл би бас дотроо сэтгэл тайвшраад байгаа. Адилхан 9 гэж над шиг тэг гэж бүгэлсэн олон хүмүүс байгаа даа гэ тэднэртэйгээ ингээ ханд татаад байгаа шүү. Нөгөө тамийн тогооны үлгэр шиг. За эхнийх нь 9 байлаа. За хоёр дахь нь хэд байх нь бүгд харъя. Хоёр дахь нь 7 байна. Хамгийн өндөр 2 сондгоо тоо гараад ирлээ. 7. За тэрний дараагийнх буюу 3 дахь тоо ямар тоотой бөмбөлөг гарч ирэх нь вэ? Бүгдээ харж бай. 2 юм шиг байна. 2 байна. 2. За хамгийн сүүлийнх. Хэрвээ яг энэ 3 тоо таарсан бол бас хүмүүс сэтгэл догтлоод ингээд хүлээж байгаа да. Хамгийн сүүлийн тоо минийх гараад ирээсэй гэж 10 хүн л ингээд бодсон байж байгаа шүү дээ. Хамгийн ихээр нь бодоход. За тэг. За ингээд өнөөдрийн дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуурын тоо бол манай энэ 4 дугаар зэргийн 3 дугаар зэргийн хонжуурын машин нэг тоогоо гаргачаад энэ ард талд нь нэг сүрдүүлээд бүү юм болдгийг. Нөгөө хоёр машин бол гайгүй. За 9 хамгийн ихнийх нь дараагийнх нь 7, тэрний дараа 2 тэгээд тэг гэсэн ийм дөрвөн тоо байна. 9 7 2 тэг. За гараагүй бол санаа зовлтгүй. Таны дөрвөн тоо гараагүй санаа зовлтгүй. 2 дугаар зэргийн хонжуураас гараад ирж магадгүй шүү дээ. Би бас дандаа л ингэж хэлэх юм да. Гэхдээ нэрээд гараад ирэх боломж байгаа юм чи яах юм? За дөрвөн тоог яг 40 тооноос дөрвөн тоогийн гарч ирэх дарааллын яг таана гэдэг бол бас л магадлалын онол монлоор бол одоо 1000-д тэд юм уу 100,000-д тэд энтер байд юм болов яад юм бол. За 8 магадлалын онол монд яг тэр хичээл орж байгаа хүмүүсийн хувьд айгүй сайн мэдэх баг. Математик энтер цаан улсууд бол бүр их сайн мэдэх баг. За дараагийнх нь 6 юм шиг байна. Үгүй биш байна. 9 байна шүү. 8 9. За 3 дахь тоо 4. 89 40 хэд гэж бүгэлсэн байх нь байна да. 8 9 4. Хамгийн сүүлийнх нь энэ бол 6. За 89 46 гэж та бүгэлдсэн бол 500 төгрөгийн бооцоо тавиал тэрийг 1000 дахин өсгөж аваад 40% татварт өгөөл ингээл явхад ч одоо хийдв. Хэдүүлээ? Хүмүүсээ туслаарай. 500 мянга болох үү? Зөв те? 500 мянга болно шүү дээ. 500 мянгаас татварт тэдийг өгч чинь үлдсэн мөнгө нь бол таних гэсэн үг.
За хамгийн өндөр нь бооцоогоо 2000 дахин өсгөж авна. За 500 төгрөг тавих юм бол тэгэл сая төгрөг болгоно гэсэн үг. За тэгээ саяас бас татвар төлнө. Татвар төлнө гэхээр л ингээд нэг юм одоо тэр нэг эмэгтэйгээс хойш л ингээд сонирн болоод идэг болсон байна. Төлмөөргүй санагдаад. Гэхдээ одоо татвар нөгөө өгөхөд хоёр чинь цуг юм чи одоо ямар ч арга байна. За хамгийн ихнийх нь 6 байна. 6 нэг кино байдаг штэ Joblake-тэй танилцгээд тэгээ нөгөө татвар өгөхөд хоёр одоо цуг одоо гарцаагүй байдаг гэж 5 минут байна. Манай нэвтрүүлэг өндөрлөхөд 2 дахь тоон 7 2 дахь тоон 7 за 3 дахь нь 8 өнөөдөр ер нь жоохон өндөр тоонууд гарч ирж шүү. Гайгууч бараг л 90-тэй юм уу да. 90-тэй баран том жижиггүүд гарч ирсэн байна. Их баггууд 6 7 8 за одоо 9 гараад ир. 6 гарч ирж шүү. За 6 7 8 6 6786 гэдэл та бүгэлдсэн. Тэгэл 500 төгрөгийн бооцоо тавьчихсан бол тэр бол танаас нэг их минут зарцуулахгүй дээ. За нөгөө яг цэг дээр очих тэр хугацаагаа тооцохгүйгээр яг ингээл бүглэхэд бол ерөөсөө л минут чөрөхгүй шүү дээ. 30 секундэд л ерөөсөө л өөрийнхөө бооцоог л 2000 дахин өсгөж авч байгаа шүү дээ. За ингээд дөрөвдөгийнх нь бүгдөөрэнд нэх баярлаа. Харин одоо 6D тоглож байгаа бүх хүмүүс анхаарлаа хандуулаарай. Олон юм уршилгүйгээр, ярилгүйгээр 60 бөмбөлгөө хооронд нь хий. За. Энд бол нийтдээ 60 бөмбөлөг байгаа. Тоо тус бүрээс 6 ширхэг байгаа. За хамгийн ихнийх нь 6 л харагдаад ах юм. 6 байна. За энд гарч ирэх 6 тоог та дарааллынхын дагуу та чадах юм бол 50 сая төгрөг зүгээр л таних. За эхний 5 эсвэл сүүлийн 5-ын дарааллын дагуу та чадсан болов сая 500 мянган төгрөг зүгээр л бас таних. Гэхдээ татвараа төлөхөө мартчихгүй шүү. За 6 тэг гэсэн тоо гарч ирсэн байна. Дараагийнх нь 4 гарч ирсэн байна. Одоо жишээлбэл 6 тэг 4 гээд энэ 3 тоог дарааллынхын дагуу таацсан бол та 15 мянган төгрөгийн эзэн болсон гэсэн үг шүү дээ. За 4 дахь тоо 8. 4 дахь тоо 8. 8. За 5 дахь тоо 5. Эхний бөгөөд сүүлийн 4 тоог дарааллынхын дагуу та чадсан болов 150 мянган төгрөг таних. За 5 дахь тоо энд 9 юм шиг 9 байна. 9. За одоогийн байдлаар гарч ирсэн 6 тоо 6 тэг 4 8 9 хамгийн сүүлийнх нь 4 За энэ машины чимээг давах гэж би бас заримдаа бөө юм болтгоо шүү дээ. За 6D хэрвээ та 6 тэг 4 8 9 4 гэдэл бүгэлдсэн бол 50 сая төгрөг таны алган дээр сав. Тэгтээ бас дахиад хэлье. Татвар төлөхөө мартваа. Тэгтээ татвараа бол шууд юунаас авчдаг бах тий автоматар үндэсний лотерей эндээс төлчихдөг бах тийм үү? Үгүй юм болов? Эсвэл авчаад өөрөө төлдөг үү? Шууд автоматар тий. Зүгээр чанга ярьж болно. Тийм манай энэ нөгөө үндэсний лотерейгийн энэ дотор сууж байгаа хгүй хүндлэнгийн хяналтын хүмүүстэй. За ингээд 50 сая төгрөг бол энэ 9 тэг 4 8 биш 6 тэг 4 8 9 4 гэсэн тооны ард. Би заримдаа энэ 6 9 2-ыг ялгаад байдаг. Энэ дээд доотлих нь 6-аар нь ялгаж байгаа юм да. За 6-ийн бүгдөөрэнд нэг баярлалаа анхаарлаа хандуулсан. Харин одоо хамгийн өндөр хонжуур 120 сая төгрөг. Одоогийн байдлаар Монгол улсад бол 120 сая төгрөг хожих тийм хонжуур бол хархан байхгүй. Төгрөгөөр бол байхгүй. За яг машин тэрэг хожиж байгаа янз бүрийн юмнууд бий байх. Гэхдээ 120 сая төгрөг бэлнээр нь хожих юу бол байхгүй хаа. Би бол байхгүй л гэж бодоод байна. За машин ажиллууллаа. Энд нийтдээ 42 бөмбөлөг байгаа.
42 бөмбөлгнөөс та дараалал харгалзахгүйгээр эхний гарч ирэх 6 бөмбөлгийг зургуулнгийн тааж чадах юм бол 120 сая төгрөг таних байхгүй юу? За хамгийн ихнийх нь 9 байна. Дараагийнх нь 22 байна. 22 байна. За 9 22. За нэг 30-тай тоо гарч ирнэ бас удахгүй. Тэр 39. Би чи бас харддаг шүү дээ. За ингэж байж яснаа зэрэг нэг 10-тай тоо гарч ирнэ. Тэгээд нэг 30-тай 20-тай тоонууд гараад ирнэ. Оо 2. Өөр тараагүй бөмбөлөг байна. Ялангуяа 120 сая төгрөгийн бөмбөлгүүд дундаас 2 болол за миний санаж байгаа ер нь нэг гарч байгаагүй шүү. 15. За тоонуудад их баггүй бүгд гарч ирж байна да. За хамгийн сүүлийнх нь 6 дахь бөмбөлөг. Энэ бол 120 сая төгрөгийн 6 дахь бөмбөлөг байгаа. 35. Би дандаа хэлдэгтэй 30-тай тоонууд ер нь гардаг шүү. Гарахгүй тохиолдолд ер нь том баг. За өнөөдрийн бонус бөмбөлөг. Хэд вэ? 31. За ингээд 120 сая төгрөг хожих 6 бөмбөлөгний тоог та бүхэндээ танилцуулъя. За ингээд хамгийн сүүлийнх нь аач 9 хамгийн ихнийх нь, дараагийнх нь 22, 3 дахь бөмбөлөг 39, 4 дахь бөмбөлөг 2, 5 дахь бөмбөлөг 15, за 6 дахь бөмбөлөг 35. За яг энэ 6 бөмбөлгийг зургуулнгийн дараалал харгалзахгүйгээр та бүгэлсэн бол 120 сая төгрөг таних. Харин өнөөдрийн бонус бөмбөлөг 31 гэсэн бөмбөлөг байлаа. За ингээ 3 дахь өдрийн 5 цаг 50 минутаас уулзтлаа, шууд нэвтрүүлгээр уулзтлаа. Баяртай. Харин давталтуудыг тэгш тоотой өдрийн 11 цаг 50 минутаас хүлээн авч үзье. За баяртай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугади 642 литрээр оролцсон. Бургас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.